дээр тэнгэр ханы ахуу хийгээд дэлхий дэх хам богдсын ахуу газарт дээр доорын ялгаа болвоос бээр жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй агнастай агуудах бодцод нар хийгээд алтан дэлхий дэх бод сэтгэлтэн хоёрын ахуу газарт ангид болвоос асрах нэгүүлсхийн агаар нэгэн буй энд хам богдсын сайд төшмөд хийгээд ирүүлэгч ирлэг хааны их ноёд хоёрын ёс өөр болвоос зөв бурууг ялахгүй агаар нэгэн буй олз идэж олон ядагч хүмүүн хийгээд уул хаданд явагч аратан хоёрын ахуу би ангид болвоос алан идэхүйн агаар нэгэн буй хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд хотыг иргэн итгэж чон хоёрын илт бие дүр өөр болвоос идэхүйг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй онон мөрөнд ахуу халуун төгчмөн хийгээд орхон туулд агч өвчт бит хоёр халах онигуудын газар хол болвоос хайрлан саналцахын агаар нэгэн буй энэ биедэн эс залголцвоос үүнээс хойд төрөл тутамдаан ихэн ганц хүүхнийн хайрлах мэт элдв зүйлээр туслалцах болтугай. За сайн байцгаана уу? Жил бүрийн 5 сарын эхний 7 хоног тэмдэглэдэг үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Заавар ханга аймгийн Баян өндөр сум маань сурагчдын дунд уран бичлэгийн сургалтыг 5 хоногийн хэрчимжүүлсэн сургалт явууллаа. За тэгээ үүний үр дүнд сурагчдаа одоо Өвөр ханга аймгийн Баян өндөр сумд хамгийн ойр байрлах Төв аймгийн Дэлгэр хаан суманд байрладаг Дуудын хадны бичиг буюу одоо цогтын хадны бичиг гэдгээр алдартай байгалийн дурсгал газар түүхэн газар бид ирээд байна. За энэ талаараа хүүхдүүд өв соёлоо түгээх, дэлгэрүүлэх, өв соёлоо цаашид өөртөө шингээх тийм зорилготой ирж одоо ингээд бичгүүтэйгээ танилцаад явж байна. Хаан ууландаан залбиралтай хадны судартаан бичээстэй Дэлгэр хаан нутагт тавлан ирсэн духлан саадж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан Өвөр ханга аймгийн Баян өндөр сум, Төв аймгийн Дэлгэр хаан сумын сурагчдын одоо нөхөрсөг уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ дахин баяр хүргээд түүх соёлын өв болсон одоо их дуутын хадныхаа бичгтээ танилцаж одоо өнөөдрийнхөө үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсэн өрөөё. За ингээд үеийнхээ найзууд бас тэгээд одоо нөгөө доотлын ангийн хүүхдүүдтэй ингээд бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд Дэлгэр хаан гэдэг энэ нутагт бид нар өөрсдөө ирж яваад ингээд харж үзэж байгаагүй. Тэгээд амар ихгүй ингээд дурсгалын зүйл, их агуу зүйлийг ингээд том зүйлийг бүтээсэн. Тийм хадын сүг зураг одоо ингээд монгол бичгээр бичсэн юм гайхалтай зүйлүүдийг агуулдаг. Одоо гайхалтай нутаг юм байна гэдгийг махархаж байна. За тэгээд өөрийгөө танилцуулъя. Намайг Өвөр ханга аймгийн Баян өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-ийн байнга суралцдаг. Тэгээд намайг хангардын хонгор зул гэдгээ. Сайн байцгаана уу? Төв аймгийн Дэлгэр хаан сумын 9-ийн ангийн сурагч Амар Баясгалан байна. Сайн байна уу? Би Өвөр ханга аймгийн Баян өндөр сумын ерөнхий боловсролын 8-ийн ангийн сурагч Нөхөө охтой Батцэг байна. Сайн байна уу? Би Өвөр ханга аймгийн Баян өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-ийн ангийн сурагч Бадан Дэжин байна. Би хоёр Бямбэр энчингийн Монгол хэлийг хэлсэн. Чихнүү чимэг болсон аялгау сайхан монгол хэл чин зоригт өгдөөд симэн өө их эрдэн сонсох бүрд яруу байдгийг гайхан биширч сод их бэлэгт түмэн нүгэн бишрэм магтмуудыг Урдийн бэрх цагт улс Монголын хэцээг уйдгарлан ботход улс Монгол уран зоригийг минь сэргээсэн өөдлөн дэгчийн төгс хувьтай тэтгүүлсэн өрнөн мандахыг шинж бүрдсэн өгдийн минь хэл мөрөн голцдоглон ширгэжгүй их далай мэт мөнхөд дүрэт нэрийн залгамжаар бадрамхан дэлгэрт хөндөй цээжинд орогч бүхнийг нэвтрүүлэх чадалт хөгжим мэт яруу байсгалан монгол хэлнэ. Өсөх наснаас өтлөх нас хүртэл чам юугаа судалж өдөр бүр өсөй эднэгт нь баярлан түмэн аюун бэлгийн үлэм сангийн үүдийг чинь түлхэх бүр сэтгэл сэргэн магнаа өрчлөө тэнийнэм. Төгшөөрт бэрхийг даван туулсан баатар түмний минь төвшнээ соёл эрдмийн хил бэрийн мандуулахын гэгэн үлрэл нэгтэнд сэлбэлгүй цэцэн оюунтан хил юугэн инхрийлэн хөгжүүлэх хэмээн
Сэтгэл ормос бадран багтмуу үсэн борол бүтгэс бий. Хотог дөлзий бүрдсэн хувь заяа түмний минь хурд завьяас төвүүд дүүнэр халуун электон хотлоор их шиг сайхан монгол хэлийг нэн хайрлан дээдэг инхийлэн мандуулахын бат зэрэг төгс юутай сайхан. Чихнүү чимэг болсон аялгау сайхан монгол хэл чин зэрэгт өгдөөцсөн минь өө их эрдэн сонсох бүрт яруу байлгийг гайхан биширч сод их бэлэгт түмэн юугэн бишрэн муу би. Цагаан дахиад жилийн намрын ихэнх сарын 21 Цогт тайж хангай ханы цэцэрлэгийн хойд ууланд авсан Туягт халтран унаад өндөр дээр гарч хаан ууланда залбиралтай хадны сударта биширэлттэй хангай дэлхий дөгөөжтэй хаммаг сайхан баялагтай магтаад баршгүй манай нутаг дэлгээр хаан магтаад баршгүй манай нутаг дэлгээр хаан атумарлан багширсан эргидээ сүгнөөстэй артолнон цагаан асаас татхудастай магтаад баршгүй манай нутаг дэлгээр хаан магтаад баршгүй манай нутаг дэлгээр хаан. өөрийн ур чадвараас гэраараа шалгарч 3 дугаар байрны төсөө өргөмжлөл ба Очмын их усыг залгахын нэг ёо
Багшийн багшаас ирсэн. Сайхан байлаа. Өргөн шав Дэлгэр хаан сумын багш өөрцөх гээд амдаг сүхтэй хамт бас Баяндар сумынхаа багш нартай энэ ажлыг цаана байгуулад явж байхдаа бас сэтгэл уйг байлаа. Яагаад тэгэхээр Монголын одоо ирээдүй болсон сурагч шавнырынхаа бодолд нийгэм тэлгээд үлдээ хийсэн гэж зорж тэгээд тэр зорж ирсэн үйл маань одоо бүтэмжтэй байгаа явдал сэтгэл хангалуун байна. Хамгийн гол юм бол одоо би түрүүн уран бичлэгийн сэдв болгоод 3 нэр хүүхдүүд төгсөн л дөө. Энэ бол одоо эв нэгдэл, нөгөө нь хайр, нэг нь эх орон. Энэ бичээсэнд байгаа нууцлагдж үлдсэн Согтомтайжийн үйл амьдралаас сануулгын дохио болж үлдсэн 3 чухал юм бол энэ л байсан. Хайр хичнээн агуу бай. Хайр хичнээн хүндлэлтэй, уйралтай гэдгийг шүлгэнд дурдсан байгаа юм л да. Нэг нь. Нөгөө нь болохоор Согтомтайжийн үйл амьдралаас бид бол эв нэгдэлгүйгээс болж алдсан шүү гэдэг тухай байсан. Нэг нь эх орон улс орны маань тусгаар тогтнолын асуудал бол бас хэн бүхний бодох сэдв чухал асуудал болжээ гэдэг ийм 3 одоо сэтгэлд одоо сангираад байсан л та. Тэгээ хүүхдүүд маань уран бичлэгийн сэдвүүдээр 3 сэдвийг сайхан илэрхийлж уран бичлэг хийсэн байгаа. За 2 сумын хүүхдүүдийн одоо хойч хойчийн одоо хамтын үйл ажиллагаа, багш нарын хамтын үйл ажиллагаа, дуршлаг солилцоо энэ бүхэнд одоо гараа эхлэж тавьсан, өвдгийг нээсэн сайхан үйл явдал. Ирсэн бүх хүн сэтгэл хангалуун байгаа хаа гэж найдаж байна. Хүүхдүүд маань ирээд ихний ээлжинд бол одоо бүтээ Согтомтайжийн хадны бичээс сүлэгтэй танилцсан, бүгдээрээ уншицгаасан. 3 бичээстэй гуруулантай танилцсан. Энэ бол одоо том аялал байсан. Том амжилт байсан. Хамгийн гол зорж исэн бол энэ. Дараагийн шатанд бол манай хүүхдүүд 2 сумын хүүхдүүдийн донд уран бичлэгийн тэмцээн явагдсан. Хамгийн гол юм бол энэ бичээс одоо сонгодог каллиграф уран бичлэг. Энийг гүйцэж бичсэн бүтээл өнөөх нь гарч ирээгүй. Тэгэхээр энэ бүтээлийн өмнө, энэ сайхан дурсгалын өмнө одоо хойчин өрсөлд бол бичиг соёлоо умартайгүй байгаа шүү гэдгийг одоо харуулна гэдэг бол тийм ээ. Дээдийн сайхан одоо сэтгэл ханамж байсан. Гэхдээ мэдээж хожмын өрс бол энэс давж яахан гарах үлээ дээ. За нөгөөх нь бол хүүхдүүдийн маань одоо монголчгийн уншиж уралдах ийм тэмцээн байсан. Тэгээ хүүхдүүд маань бас их сайн уншицгааж байлаа. Энэ одоо бичлэгийн тэг элементүүд одоо сонгодог одоо энэ бичгийн
дүрс зурлагтай яаж ингэж ойр өмнө нь танилцсан юм шиг уншиж байна гэдгийг бол гайхан одоо бахаргаж байсан. Бас хүүхдүүд маань 2 сумын хүүхдүүд одоо их соёлынхаа тухай тогтмолтойчийн одоо хадны шүлгийг уншицгаасан бас дууд уулцгаалаа. Энэ өхөн бол одоо эдний одоо ямар нэг заавар чиглүүлгээс ангид ийм одоо сэтгэл хөдлөл илэрхийл байсан. Миний биеийн Төв аймгийн Дэлгэр хаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 7-гийн ангид сурагч Батгай хөгтөө Чингис байна. Би Даш Балбаргоон зохиосон Зогтойж гэдэг шүлгийг уншиж сойрхолъё. Үхэл амьдрал хоёртой нөхөр мэд цуг байсан үйл заяа хоёртой нөхөд мэд хамт явсан ориглын дэрн гიშгэж хадандаа нэрээ сэлсэн онгон талдаа алхаж өвсөнд мөрөө үлдээсэн тулдааны дараа мөрөө усалсан горхинч би тунгалаг үсээ намсгаар бүхээсэн дөрөнч би 300 хүн өдрөн атсан ч гунагт бичээс хадгалсан хад чулуун хിവэр дайчин соёмбод тугн салхи нэвтлэн дачигнаж дайны гал дундаас сүр жавхлантай нэмэлзэж энэ л соёмбод тугийг эзэнтэй хിവэр болгосон их оронч тайжин дүр уул усандаа гэрэлтнэ. Юуны өмнө Цогтгой гэж одоо хинбэ гэдгийг ярих хэрэгтэй л доо. Тэгэхээр Цогтгой гэдэг бол Монголын одоо их соён гээрүүлэгч. Нөгөө талдаа их бичгийн хүн, шашны зүтгэлтэн хүн, их оронч хүн. Цогтойжийг одоо бие хүнийх нь хувьд үнэлдэг нэхэд миний одоо хэлэх үг бол үндэ хинцдэг юм л та. Тэр 1620-ад оны үеэс одоо Монголд хүчрхэг сурвалжтуудын нэг байсан энэ хүн Монголын нэгдмэл байдлын төлөө одоо Лэгдэн Хутагт хааны үйл ажиллагааг одоо тууштай дэмжиж явсан ийм түүх бол түүхэн сурвалжууд бичиж үлдсэн байдаг л да. Одоо галдан нислагч, эрдний эрхч тийм олон сурвалжууд үлдсэн байдаг. Тэгээд нэг одоо бодох хэрэгтэй юм юу гэхээр яагаад тухайн үед одоо энэ монголчууд Цогтгойжийн одоо бодзорж байсан энэ их үйлсийг дэмжиж нэгдэн нягтарч хааныхаа үйл хэргийг одоо салгардуулахгүйгээр одоо улсынхаа аюулгүй байдлыг батлан хамгаалж чадаагүй юм болоо гэж боддог. Яасан хэтэр Лэгдэн Хутагт хааныг манжид ялагдаад одоо хөхнөр рүү зарилсан тэр үед нь халахаас Цогтгойж 1630-аад оны 33 оны үед болов гэж одоо хожмын төвчд онцлсан байдیں۔ Хөхнөр рүү одоо өөрийнхөө албат хэрэг зэрэг харьяатан аваад зорьсон ийм түүх бол үлдсэн байх бичигдэж. Гэсэн чинь Лэгдэн Хутагт хааны одоо захиргаанд ойрдууд орхон болчихсон халахууд одоо бас салан тусгаарлах ийм бодол өрмөлцөлтэй яаран захирагт чадхаан болцсон ийм байсан үед одоо Цогтгойж бол ганцаараа энэ их олон одоо эсрэгдсэн ашиг сонирхлыг сөрөн зогсож одоо Лэгдэн Хутагт хаан
үйл ажиллагаа Монголын нэгдмэл байдлын төлөө зоригтой тэмцэж байсан тал хамгач ороход. Цогтгомтойж 1635 онд одоо хөхнө уртчаад Лэгдүн хаан тухайн үед бол насварцсан байсан түүхэд тухайн үед одоо хөхнө урт хүч аав нь бэхжээд одоо улс хаан байгуулсан. Тэгээд цааш нь одоо хөхнөрийн төр байх ноёнд хошуудын төр байх ноёнд ялагдаад одоо үүш хаан тийм ингээд дарагдсан түүх байна. Энэ бол 1635 он гэж хэлсэн шүү дээ. Цогтгомтойжийг одоо нас барснаас хойш 5 жилийн дараа тун удаагүй нөгөө хунтайштай ашиг сонирхол зөрчилдөж байсан халахын одоо сурвалжтнууд бүгдээрээ санаачлаад одоо тэр дотор хамгийн одоо санаачлагч нь бол Түшээт хаан Омдорж, Шолоо хаан хоёр гэдэг. Энэ хоёрын санаачлагаар 44 хоёрын их цааз хилцэж одоо чуулга нийлсэн байдаг байхгүй юу? Нэгсэндээ ойрд халах хоёр нийлж чуулган хийж манжийн эсрэг ямар бодлогоор амтлах вэ? Яаж одоо үйл ажиллагаа явуулах ёстой вэ? Монголын аюулгүй байдал улсын хэрхэн батлан хамгаалах вэ гэдэг дээр нэгдэж одоо найрамдалтайгаар хилцсэн том үйл явдал болсон. Гэтэл ерөөсөн хэдхэн жилийн өмнө Цогтгомтойж аюулын харангуул бидний тун ойрхон байгаа шүү гэдгийг л бүх Монгол даяар халах даяар одоо баян сануулж одоо улсынхаа нэгдмэл байдлын төлөө сэтэж ингэж байсан байдаг байхгүй юу? Хамгийн гол юм л энэ. Бид хожимдож ухаардаг. Тэгээ би Хунтайжийн шүлгийг хараа сууж байхдаа юу гэж бодож чинь гэсэн. Энэ хүн одоо их нутгаасаа анслаад хаа газар харийн нутагт зоригтой юу бодож байсан бол ямар одоо хүнд бодол тээж явсан болоо гэж бодохоор өөр бүтэн хайрладаг. Тэгээд эмгэлтэй овцыг нь бодох бүрдээ бид яагаад дэв нэгдэл гэдэг юм хожимдож ухаардаг. Бүх юмыг алдсан хойноо санд сэрдэг юм болоо гэж бод юм да. Цогтгомтойжийг тэр би дурдсал да. Шашны зүтгэлтэн гэж. Тэгэхээр буддын шашны нэлээд мундаг одоо мэдлэгтэй юм байсан санагддаг юм. Яагаад тэгэхээр одоо энэ шүлгэн дотор оршиж байгаа шашны ойлголтууд огтхонод багт. Хүн ухааны хэст. Нөгөө талаар Цогтгомтойж гэдэг хүн бол одоо сэтгэлгээний уянгийн гайхамшигтай энэ одоо илэрхийллийг бүтээл төрөлдөө шингээж үлдээсэн байдаг. Хунтайжийн санаачрлыг одоо уншихад бол өөрийн өрхгүй уурын хайрлалтай санагддаг байхгүй. Би одоо Монголын сонгодог цахилын дурсгалууд дотроос хоёр бүтээл дээр айхтар одоо сэтгэл хөдлөж уйсдаг. Нэг нь бол одоо 92 цаглын товчийг уншихаар нөгөө нь бол Хунтайжийн санаачрал шүлгийг уншихаар сэтгэл одоо айхтар хөдөлдөг. Энд бол яа харахгүй л одоо уянга төвлсийн нэг тийм аяс харагдаад байдаг.
бодолтой одоо хавчигдаа төдөлсөн гэхэд бол хэцүү юм л да. Энэ хүн бол тийшээ одоо хутагт хааныг дэмжихээр зорж явж байгаа. Мэдээж тухайн үед бол одоо халахад нөлөө өгөхийг сурвалжтан. Тэгээд хун тайж гэдэг чинь одоо хаан ор залах. Ийм тайж гэсэн утгатай үг гэдэг ба шүү дээ. Тэгэхээр одоо халахын сурвалжнууд дотор одоо онохын хугацааны ноёдоос эсрэг хүсэл бол байсан л баштаар. Гэхдээ хунтайж бол энэ айхтар яран дарагдаагүй. Нэгсэндээ улс төрийн одоо өнөөгийн хэллэгээр бол амбиц тийм ээ. Ашиг сонирхол их яран автаагүй юм байхгүй юу? Нөлөө нь бол байсаар л байсан. Хамгийн гол нь тийшээ одоо Монголын нэгдвэл байдал тусгаар байдлыг хамгаалахын төлөө явсан байхгүй юу? Тэгвэл их нутгийн орхиод явах үеийн тэр одоо сэтгэлийн хөдөл долгислыг ханаашрал сүлмтэй бич үлдээсэн харагддаг. Одоо тоход одоо ямар ч хүн 40,000-ны газараад эргэж ирэх эсэх нь баталгаагүй. Ийм үлийг зориул хөдлөختөө юу бодож юу санаачирч байсан гэдэг бол хэцүү шттэ. Нэгэн хүн одоо цэрэг аяны үед зорихтой ямархан хүнд байдаг үлээ. Тэгэхэд өөрийн өхөөл албат харьяатаа аваад ингээ хөдөлж байгаа. Тэгээд эрсдэл нь одоо давагдшгүй ийм хүчин зүйлийн өмнө нугахгүй зориг гаргаад ингээ явж байгаа бол бас л хүний санаанд бол давдаар багтахгүй. Тэгэхээр л одоо аль болох л өөрийнхөө сэтгэлд одоо хуран зангирсан болгоныг үлдээх хэрэмсэл байсан болов уу гэж боддог. Энэ шүлгээс авсан ч тэр хунтайжийн санаа хэрэглэлийг бодсон ч тэр энэ хүн бол одоо Монголын их суу бэлэг. Өөр хэлж чадахгүй.